Энэ бичиг хэргийн дэлгүүрээс одоо хүүхдийн хичээлийн хэрэгсэл авах 100 сая төгрөгийн эрхэм бичиг байна. За дээрэс нь нэмээд энэ 40 сая төгрөгийг өгж байгаа. Үй одоо ямар гэлээс. За надад 100 сая төгрөгийн эрхэм бичиг дээрэс нь ийм 40 сая төгрөг байна. Тэгээ би дангаар нь бас эрхэм бичгийг өгжсэн дороо нэмээд бас нэг ийм 40 сая төгрөг хийчлээ. За би цонхороо хүмүүсээс асууна. За намайг дагдаг үгээд хэрэг дагдаг гэх юм бол харуулад дагдаг байх юм бол шууд 100 сая төгрөгийн эрхэм бичгийг 40 сая төгрөгийн хамт ингээд авах боломжтой болох юм аа. Энэ 100 сая төгрөгийн эрхэм бичгээр юу авч болох вэ гэхээр манай өдөө үзэг бичиг хэргийн дэлгүүрийн аль салбараар ороод ингээд үйлчлүүлэх боломжтой ийм эрхэм бичиг байгаа. За ингээд 10 хүнийг баярлуулъя. 10 одоо гэр бүлд бас те ачааллыг нь хөнгөвчилж өгөө гэж бодсон юм аа. Дан ганц одоо бичиг хэргийн зүйл биш. Дагалдах одоо өөр зүйлсүүд цагаан цамц ч юм уу. Тэгээ янз бүрийн одоо те хичээлийн хэрэглэгдэхүүндээ авах зүйлсэд зориулаад бас 40 сая төгрөг нэмчлээ шүү. За ингээд юу болох нь харцгаая. Сайн байна уу та? Мистер Балкон гэ пэйжүүд дагдаг болов? Мистер Балкон гэ пэйжүүд дагдаг болов? Юу? Тэ? Дагдаг юу? За дагдаг бол бидэг өгсөн. Сайн байцгаана уу? Мистер Балкон гэ пэйжүүд дагдаг хүн байна уу? Дагдаг хүн байна уу? Үзтээ. За үзчих юм доо. Харагдах нь уу? За нааш оруулаад ир. За ямар ч хэлсэн ингээд дагддаг юм байна. За хүүхдтэй юу? Хүүхдгүй дүүтэй. За дүү нь хичээлийнхаа хэрэгслийг бэлдэж амжсан болоо? Бэлдэг байгаа. За би ингээд манайх өдөө үзэг бичиг хэргийн дэлгүүр бас ажилладаг байхгүй юу? Тэгээ би чамд ийм өдөө үзэг бичиг хэргийн дэлгүүрээр одоо 100 сая төгрөгөөр үйлчлүүлэх эрхэм бичиг өгөөд дээрээс нь нэмээд 40 сая төгрөг өгч байгаа. Тэгээ чи хамгийн бол нөгөө намайг дагдаг тэгээ манай мистер Балкон гэ пэйж хуудсыг дагдаг байсан болохоор ингээд чамд урамшуул өгч байгаа байхгүй. Тэгээ дагдгийг чи одоо нэг хэрэг нь гарч ийна гэсэн үг шүү. За энэ дээр он сарын бичсэн байгаа чи хардаа 8 сарын 27 гэж байгаа. Тэгээ 8 сарын 27-оос өмнө энэ толгойтод байрладаг 88 центр дээр очиод 100 сая төгрөгийн худалдаа авалтыг хийчээрэй заа. Энийг үзүүлээ. Тий энийг үзүүлэл хийчих за. За тэгээ 40 сая төгрөгөөр нь өөр одоо чи юу гэдэг өөрийнхөө хэрэгтэй зүйлдээ зарцуулчихгүй. За тэгээ дагдагт баярлалаа. Баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За. Нэг дагагч маань гарч ирлээ. Дагажсэн уу дагаагүй юу? Тийм үү. За. Хэрвээ дагажсэн бол ах нь бэлэм өгөх гэжээсэ. Сайн байна уу? Мистер Балкон гэ пэйжүүд дагдаг уу? За аль өдөр харъя. Бид бол чамд бэлэг өгөх гээд хэрвээ дагажчихвэл чи тэгтээ миний нүдэн дээр харуулаарай заа ёо. За наашаа. Мистер Балкон дагдгүй юм байна шүү дээ. За хэрвээ дагдсан бол бэлэм өгөх гэжсэн. За дагчаарай за. За. Сайн уу? Мистер Балкон гэж пэйж хуудас дагдаг уу? Дагдаг уу? За халуу авидрдээ бид бол өөрчн бэлэг өгөх гэсэн. За харуулчих шууд. За би харъя. Төхөө. Болов хийсэн байна уу юу? Энд дээр харуулчих. Би ийм 100 сая төгрөгийн эрхэм бичиг дээрээс нь бэлэм өгсөн. Би бичих юм уу те? За мистер Балкон. Гайхалтай шууд дагаж шүү дээ чараа. За нэр хэм бэ? За отгоо маань годон давжсэн чинь дагдаг хөрн таарчлаа. За тэгээд 100 сая төгрөгийн худалдаа авалтын эрхэм бичиг болон 40 сая төгрөг өгж байгаа шүү. Энэ хойно нөгөө нэг 88 центр дээр очиод бичиг хэргийн одоо хүүхдүүдийнхаа хэрэглэлийг ч юм уу те дүүнэрийнхаа ч юм. Яг энэ хойдол нөгөө 65 дахь сургуулийн баруун гарталт нь 3 давхар цагаан барилга байгаа шүү. Хүүхдээ хоёр хүүхдээ. Сургууль явж байгаа. Бэлдэг байгаа. Бэлдэг байсан уу? За баяр хүргэе. Тэгээ ямар ч байсан нэг дагдгийн хэрэг нь гарлаа шүү дээ те. За баярлаа. За ингээд хоёр дахь хүнд өглөө. Сайн байцгаана залуусаа. Мистер Балкон гэ пэйж бас дагдаг уу? Мистер Балкон. За энэ нөгөө баахан нотификейшнуд орж ирээд. Дагаж штэ нараа. За дагаж шүү.
За дагж исэн шүү. За. Хүүхдийнхаа хичээлийн хэрэгслийг бэлдсэн байсан уу? Бэлдэж амжаагүй юу? Хүүхдээ. Хүүхд. Хүүхдгүй юу. За тэгвэл дүүнер мөнөр нь бас байгаа л байлгүй дээ тий. За энэ бичиг хэргийн 100 сая төгрөгийн худалдаа авах эрхийн бичиг. Тэгээд дээрэс нь 40 сая төгрөг өгж байгаа байхгүй. Одоо энэ толгойд байдаг 88 центр гэдэг байгаа. Тэнд өдөө үзэгээ бичиг хэргийн дэлгүүр байгаа. Наан дээр ч он сарын тавьсан байгаа. Наа он сараас өмнө дуусгаас өмнө очиод 100 сая төгрөгийн худалдаа авалт хийх боломжтой. Тэгэхээр одоо яг хүүхд байхгүй болвол те өөрөөртөө одоо бичиг хэргийнхаа хэрэглээг бас ингээ авчиж болно гэсэн үг байхгүй. За баярлалаа. За тэгээ амжилт хүсье. Бас дагсны хэрэг гарлаа шүү те. Амжилт хүсье. За баярлалаа. Сайн байна уу? Мистер Falcon гэ пэйж ууц дагдаг уу? Наа миний бичлэгийг үзчихсэн үү? За басаа тэр харъя. Үзчихсэн бол би мөнгө өгөх гээд байна. За би өөрөө сэрчлээ харчдаг хөө. Та Facebook руу ороод сэрч дээр нь харуулчих. За энэ дээр нь бичээл харч. Энэ дээр нь дараад өгдөө. За. Мистер Falcon. За дагж шít. Нэраараа. Дагж буй гэж. За дагцсан байх шүү. За баярлалаа. За энэ хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж амжсан уу? Амжаагүй л энэ. Амжаагүй байна. За энэ би хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх 100 сая төгрөгийн эрхийн бичиг өгж байгаа. Дээрээс нь дахиад 40 сая төгрөг өгж байгаа байхгүй юу? За танд ингээд намайг дагдагт баярлалаа. Амжилт хүсье. Бас ингээд Facebook дээр дагцсан байсан болохоор ингээд өнөөдөр одоо хэрэг нь гарлаа штэ. Ер нь тарвс борлуулж байгаа юм байна те. За энэ хаанаас яг орж ирсэн тарвс вэ? Энэ ховдоос. За. Ер нь та өөрөө ховдны хүн юм уу? Би өөрөө овсон юм л дээ. За ховдоос очиж орж зарж байгаа юм уу те? Лавдуураас жоохон бас ачаад орж ирээд. За амжилт хүсье. За. Хоёулаа ямар ч байсан уулзгал өстой байж нэг намаа дагдсан байсан хэрэг нь гарлаа штэ. За баярлалаа. Хэдэн хүүхэдтэй? 2 хүүхэдтэй. Энэ ардталт одоо энэ толгойтны явдаг зам байгаа шүү дээ. Ийшээ 88 центр гэдэг байгаа заа. Угаасаа миний саяны мистер Falcon гэ пэйж утсан дотор оронгууд бүх мэдээлэл хаяг маяг нь байж байгаа шүү заа. Тэгээд тэндээс очиод үзэл тэгэл харж агаад авчаараа заа. За хүүхдтэйгээ хэдэн хүүхэдтэй? 2 хүүхэдтэй. 2 хүүхдийн хичээл хэрэгсэж одоо за ойролцоогоор одоо хамгийн багадаа нэг хүүхдийн 100 сая болно шүү дээ. Тэгэхээр чи нэг хүүхдийн чи хичээл хэрэгслийг би ингээд даахаар болчлоо шүү дээ. Тэг яг 2 хүүхдтэй ингээд одоо наа 40 мянган ч оруулчвал зарим хүмүүс бараг 140 мянган төгрөгөөр 2 хүүхдийн хичээлийн хэрэгслийг авчдаг. Тэгэхээр яг ер нь 2 хүүхдийн чи хичээлийн хэрэгсэлд ингээд өөрөө чи одоо тий ачаалаас жоохон багасгаж өгж байгаа л гэж ойлгож байгаа. За амжилт хүсье тэгээд. 8 нь одоо өндөр байг олон хүнд одоо тарвсаа борлуулаарай гэж хэлээ да. За баяртай. За. Мистер Falcon гэ пэйж утас та дагдаг болов миний бичлэгийг үзчихсэн болов энэ пэйжийг та дагдаг уу? Харж байсан уу? Үзчихсэн. Гэтэ дагаж яагаагүй. Арай дагаагүй маш. За. За бай. Та одоо хүүхдүүд нь хэдтэй? Том уу? Бүр том болсон уу? Том болцсон. Тэгээ 5 хүүхэдтэй. Ач зээгийнхаа ямиг бэлдсэн үү? Хичээлийн хэрэгслийг бэлдээ зарим нь амжаагүй л. Тий. За би яг бодлоо л да бас таныг одоо яг нөгөө дагах товчлуур мэдэхгүй байдаг байж магадгүй гэж та тэгтээ аль өгж байгаарай. Би ер нь түрүүнээс хойш бүгднгийн нөгөө нэг яг дагсан дагаагүйгээ явсан. За. Тэгтээ таныг ингээд дагуулчих заяа. За тэг. Би өөрөө ингээд дагуулчих. За. За. Тэгээд танд хараа. Энэ 100 сая төгрөгийн эрхэм бичиг байгаа. За. Энэ бичиг хэргийн дэлгүүрээс одоо хүүхдийн хичээлийн хэрэгсэл авах 100 сая төгрөгийн эрхэм бичиг байгаа. За дээрэс нь нэмээд энэ 40 сая төгрөгийг өгж байгаа. Одоо ямар гэлээс. За. Ямар сайн. Энэ хойдолд байдаг 88 центр гэдэг газрыг мэдэх үү? 65 дахь сургуулийг мэдэх үү? Мэднэ. 65 дахь сургуулиас толгойд явах зам дагуудаа 88 центр гэдэг байгаа. Тэнд очиод энэ өдөө үзэг бичиг хэргийн дэлгүүр байгаа байхгүй юу? Энэ дээр нь байгаа нэр нь бичээстэй байна. Энэ дэлгүүр рүү ороод 27-ны дотор шүү заяа. За. Тэгээ 27-ны дотор очиод хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг авчаарай. За. Ямар ч байсан нэг хүүхдийн нэг хичээлийн хэрэгслийн 100% даах мөнгө байхгүй юу? Тэгэхээр таны нуруунд дээрээс бас нэг тодорхой хэмжээнд ачаал багаснаа л гэсэн. За ястаа гэлээ. Ажил нь амьдралд нь сайхныг хүсье. Би тэгээ ямар сайхан буянтай ажил хийдэг хүүхд вэ гэд би өмнө харж л байсан уу те? Зөндөө авчихсан. Би харин таны зөндөө хардаг байсан гэхээр чинь за гэд бас нөгөө дагах товчлуураа мэдгүй байж магадгүйгээд тэгээд өгчөж байгаа шүү. За. Баярлалаа тэгээд. Гинти байл юм ээ дөө. За. Баярлалаа. Амжилт хүсье. За.
Сайн уу залуу? Мистер Falcon-гийн пэйж үзсэн мэдхүү? За, намайг дагдаг уу? Дагдаг баг уу? А? За, нааш. Тэвэг тоглолтог. Оо, за. Манай найз мэд За. яагаад гэдэг гэж шүү дээ. Одоо яг дагсан дагааг үүсгээ яаж шаардлагыг сайн мэдэхгүй байна. Зүгээр ямар ч бичлэгээр маш их үздэг. Зөө. Тэв мэв тоглож байгааз нь хойш л үзсэн. За, дээр гарч ирж л байх шүү. За, дагдгийн байх шүү. Тийм байна уу. Тийм араа. Тийм бахаа харин ярьсан. За, ингээд дагдгийн байх шүү. Харагдчихээн. За, нэр алдар хэм бэ? Сундай. Манай сунд одоо юу хийдэг вэ? Барилга хийдэг. Аа, хүүхдээ юу? Хүүхдээ. Хэдэн хүүхдээ? 3 хүүхдээ. 3 хүүхдээ хичээлээр ихтэй бэлдсэн үү? Чигээ хоёрыгийнхаа одоо ээж нь бэлдэж байгаа бол яаж бол гэж бодож байна. Яг бэлдсэн үгийг нөө сайн мэдэхгүй юм байна те. Мэдэхгүй байна. За бас нөө ар гэрийнхаа амьдралыг авч явах гол аав нар чинь те. Тийм. Санхүүгийн зохицуулаад. Тийм. За тэгэл одоо Ажиллаа. эхнэр бол арын хаага одоо даага явж байгаа шүү те. Тийм. За би тэгэхээр одоо өөрийн чинь ачааллаас нэг жоохон багасгана. За. За яаж багасгах вэ гэхээр энэ 100 мянган төгрөгийн эрхийн бичиг байна. За энэ одоо нэг хүүхэд одоо хичээлийнхаа хэрэгслийг бол хөнхөө авчин манай дэлгүүрч нөгөө бөөний өмнөр хямдхан болохоор. Тийм. Үдсэн тэр нэг дэвтэр. Тий. Тэгээ нэг хүүхэдт нь одоо тий хичээлийн хэрэгслээ бол одоо хангалттай авахар наад чинь эрхийн бичих шүү заа. За дээрэс нь нэмээд 40 мянган төгрөг өгч. Тэгээс нөгөө манай монголчууд чинь нэг юмыг одоо өгдөг 2 юм өгдөг тий 3 юм өгдөг гэдээ би бас нөгөө бэлгшээгээд ингээд тоогоор нь 3-ыг өгж байгаа байхгүй юу. За тэгээд намайг дагдагт баярлалаа. Facebook дээр бас манай нэг найз танаа энэ 5 ширийн тэвгний тэмцээнд орсон шаардлагатай сүүл дахиж очиж тоглоо. Үжиглээд явсан. Тэрийг тааруулаас үжиглэндээ гэж бодоод байсан. Хүүхэд гутлаа ханзарт үжиглээ. Тэгээд одоо бол тоглохгүй байгаа болохоор яагаад. Тэг ямар ч байсан ачаалаас чинь жоохон хөнгөлөг байх л гэж бодож байсан. За амжилт хүсье. За. За баярлалаа. Дагдгийн хэрэг гарсан шүү. За баярлалаа. За ингээд 140 мянган төгрөгийн үнэ бүхий зүйлийг өгсөн гэсэн. За. Тэгээд гоё л олон хүнд ингээд баярлсан талархсныг сонсоод явахаар ингээд өөрөө бас ингээд гоё сэтгэлээрээ юм ядарч ивэл бас ингээд гоё ядаргаа ингээд айлгадаад мартагдсан те хүмүүсийн энэ гоё баярлсан талархсан сэтгэлээс айгүй гоё урам авдгийн шүү. Сайн байна уу? Мистер Falcon-гийн пэйж утас мэдхүү? Мэдэн. Дагжсэн уу? Дагсан. За. Энэ За хараа. би хүлэн үзэхгүй тэр хар хоёр нь тэндээс нөгөө тэнд нөгөө тэр нөгөө хүн тэр нөгөө нэг ихч туссан штэ. За. Тэрийг бас утсан. Манайх Оо, тэр тийм үү? яриад идэв шүү дээ. Хүмүүс юусоо юу яагаад Хичээлийн хэрэгслийг бэлдэж амжсан ахын дөө. Үгүй анхаагүй байгаа. За харуулч ах нь өөрөө харчдгөө. За. Би бичээд харч. За За ингээд мистер Тэш яваад нэг доош яваад тэр их туслаад хүмүүсүүд дандаа нөгөө юуг нь аваад гэдэлээ. За харч. За дагж байгаа гэж шүү. За. За ингээд YouTube-ээр авсан. За ах нь хараа. Чамд хичээлийнхээ хэрэгслийг бэлдэг байгаа гэсэн те. Аха. Ингээд 100 мянган төгрөнд одоо багтаагаад хичээлийнхээ хэрэгслийг одоо авах ингээд эрхийн бичиг өгж байгаа. За. Тэгээд дээрэс нь нэмээд 40 мянган төгрөг өгж байгаа байхгүй. За. За аваарай. За баярлаа. За стак баярлаа. Ер нь ингэж таарна гэж бодож байсан уу? Харин би яг үцэд айгүй гоё ах та тэр нөө доор 5 шар 6 шар байсан шүү дээ. Тэрэн дээр ингээд хүн зөнд ингэж яхаар очиод тэгээд амжих болов амжихгүй болов гэдэг байхгүй юу? Зүг. Тэгээд дээр бас энэ нөгөө YouTube дээр бас бичлэг зэтлэг ингээ үздэг дагдаг байхгүй. За амжилт хүсье та хоёртаа. За баярлаа. За энэ нөгөө толгойд барилах 88 центр гэдэг байгаа. Тэнд манай бичиг иргэн дэлгүүр байгаа байхгүй юу? Тэгээ 27-ны дотор очиод бичиг иргийнхаа барааг авчаарай заа. За. Баярлалаа. Бодод тэгсэн хаа чи ямар гоё. За. Баярлалаа амжилт хүсье. За. За ингээд хамгийн сүүлийн хүндээ өглөө. За хамгийн сүүлийнхээ хүнийг энэ өгсөн чинь нөгөө амар таарахыг хүсдэг байсан, боддог байсан л гэдэг. Айгуу гоо сэтгэл хөдлөлтөй, айгуу гоё хүмүүс байна. Ээж хүү хоёр байх шиг байна. За тэгээ ямар ч лээс амжилттайгаар 10 хүнд одоо хичээлийн хэрэгслийг одоо 100 мянган төгрөгөнд одоо худалдаа авах эрхийн бичгийг дээрэс нь нэмэлттэйгээр 40 мянган төгрөгтөө ингээд одоо өглөө. Манай дагагч нар маань одоо зөндөө олон бас энэ тэнд таарах боломжтой. Тэгэхээр одоо би хаач явж иж магадгүй бас намайг дагсан буруутахгүй шүү. Тэгээд энэ тэнд бас таарад яг одоо контент
бас ивент итгэжийн зүйлийг одоо хүмүүст одоо гарт нь хүргэх гээ явж хаан ч явж магадгүй болохоор дагцсан байхад бол буруудахгүй шүү. За тэгээд намайг дагаагүй улсууд байгаа бол дагчаараа магадгүй би нэг өдөр машиныхаа цонхыг онгоолгоод танаас одоо дагдгүй би танд сая төгрөг өгөх гэсэн юм аа гэж хэлэхэд та дагаагүй байвал бас харамсалтай байна те. Одоо яг дагсан улсуудаа ингээд өгөө яваад байгаа болохоор та бүхэн маань намайг дагаагүй бол дагчаарай. Follow гэдэг энэ цэнхэр бичгэн дээр дагчаарай. Эсвэл бол монгол хэлтэй бол дагах гэж бичсэн байгаа. Тэрэн дээр дарчингууд чинь дагаж байна болчдгийг шүү. За тэгээд бичлэгтэй минь хамт байсан та бүхэнд бүгдээрэнд баярлалаа. Амжилт хүсье. Хичээлийнхаа эрсдлийг хямд өгнөр өдөө үзэг бичиг хэрэглэгүүрээс худалдаа аваарай. Баяр таа.